Монгол улс бол ер нь уул уурхай одоо салбар маань тийм манай Монгол улсыг баг авч явж байгаа гэж хэлж болно. Учир юу вэ гэвэл экспортын баг 90% нь бол уул уурхай салбарын ашиглалт олборлолтоор тогтож идэг. Нийт төсвийн бол баг 30% нь баг эзэлж идэг тийм. Тэгэхээр энэ том салбар, энэ том айлд бол одоо ажиллаж байгаа ажилтан тийм боловсон хүчний одоо энэ одоо мэрэгжил дэвшлүүлэх хөтөлбөртэй боловсон хүчний одоо тийм мэрэгжлээ сайжруулах улам илүү одоо энэ сайн байгаа юм а. Ур чадруудаа дэвшлүүлэх тал дээр анхаарч ажиллах зүйтэй. Тийм ч учраас бид нар сургалтын байгууллагынхаа хувьд энэ одоо уул уурхай салбарын инженер техникийн ажилтныг мэрэгжил дэвшлүүлэх одоо хөтөлбөрийг нэлээд сонголттой нэгдмэл байдлаар тал талд ингээд олон сургуулиуд тэ жижиг хөтөлбөрүүд хэрэгжүүлээд байх биш. Өнөөдөр уул уурхай салбарын одоо нэгдмэл нэг хөтөлбөртэй байх талаар уриалга гаргаж өнөөдрийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. За өнөөдрийн үйл ажиллагааг бол Америкийн нэгдсэн улсын одоо департаментийн хэрэгжүүлж байгаа Fulbright-ийн эрдэмтэн буюу мэрэгчлэлтэн хөтөлбөрт өргөдөж ирсэн Джеймс Бауэр бол нэг санаачлаад бас зохион байгуулах анхны одоо сэдлийг гаргаж ингээд сургуулийн хувьд бол үндсэндээ зохион байгуулж байна. I think it will help the overall mining sector in Mongolia. And I think if we organize and get some funding, lots of people, engineers, technicians, and mines will benefit. So we're going to work hard on just that idea, consolidating what we have started, enlarging it to the people who need it, and go in the future and make it operate beneficially for a lot of people. Өнөөдөр арга хэмжээ маш одоо чухал ач холбогдолтой манай салбарын хувьд одоо ялангуяа нөгөө хүний нөөцийн асуудал дээр бид нар бол маш дутагдaltaй. Цаашлаа дахиад одоо энэ эрчим хүчгээ сая Нэтагийн их сургуулийн одоо докторийн ярьж байгаагаар нөгөө эрчим хүчний шилжилт тэрнтэй холбоотой нөгөө шинээр одоо энэ чиглэлээр сурах шинэ одоо ашигт малтмалыг ашигладаг болж байна. За тэр ашигт малтмалыг одоо боловсруулах, олборлох гэдэг ингээд техник технологийн хувьд дахиад шинжилэлүүд хийгдэж байна. Тэгэхээр энэтэй холбоотойгоор боловсон хүчний асуудал бол зөвхөн Монгол гэхгүйгээр дэлхийд даяар эзлэлийн салбарт бол маш их эрэлт хэрэгцээтэй байгаа. За сургуулийн хувьд бол манайх энэ богино хугацааны сургалтыг зохион байгуулж одоо хамтарч зохион байгуулгаар манай үндсэн техник технологийн дээд сургууль дээр энэ хөтөлбөр маань хэрэгжих юм. Тэгээд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бол бид нар олон талаас санал авч байгаа байхгүй хэлцүүлэг зохион байгуулж одоо мэрэгжлийн чиглэл нь одоо уул уурхай салбарын ашиглалт олборлолт одоо гүний ил уурхай одоо тэр маш олон мэрэгчлүүд байгаа. Энэ мэрэгчлүүдээс хамгийн их эрэлт хэрэгцээтэй олон улсын стандартаар явагдах шаардлагатай мэрэгжил нь одоо яг аль мэрэгжил юм бэ? Энэ мэрэгжлийн хөтөлбөрийг зохион байгуулах юм бол дотор нь ямар одоо чадамжууд ур чадруудыг оруулж өгөх юм бэ? Суралцсан үр дүн юу байх юм бэ? Бид нар хаашаа харж ямар зорилго, ямар одоо зорилтыг тавих юм бэ гэдгийг энэ олон одоо газруудын саналуудыг авч одоо хэлцүүлэг зохион байгуулж байгаа байхгүй. За манай холбооны хувьд бол яг энэ төслүүдэд байгаа одоо эрэлтний үеийн за хэрэгцээг нь одоо хэрхэн хангах вэ гэдэг тал дээр бол судалгаагаа хийгээд энэ боловсролын байгууллагуудтай хамтрах одоо зорилгоор за яг энэ сурж байгаа оюутнууд болон за уул уурхай болон аж үйлдвэрлэлийн чиглэлээр одоо сонгож суралцах 10 жилийн хүүхдүүдэд инженерингийн мэргэжлийг сурталчлах за оюутнуудыг одоо чадваржуулах, дадлагдуулах ажлыг одоо бодитойгоор уул уурхай одоо төслийн талбай дээр зохион байгуулах за төгсөөд гарсныхан дараа одоо ажлын байран дээр нь богино хугацаанд чадваржуулахын одоо ажлыг хийхээр санаачлаад одоо ирээдүйн инженерүүд буюу future engineers гэдэг хөтөлбөр гаргаад одоо 2 дахь жилдээ явж байгаа. Тэгээд ер нь бол яг цаашдаа зөвхөн сургалтын байгууллага гэж хөтөлбөрөө хэдэн багш нар нээж боловсруулдаг биш. Энэ хөтөлбөр боловсруулалтанд маш олон талын аж үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн оролцоо одоо маш ойр дотн одоо харилцаа бол маш чухал болцсон байгаа гэж үүгээр илэрхийлээд байна. Тэгээд түүний одоо бид нар за эхлэл гэж бол хэлэхгүй. Гэхдээ бид нар энэний одоо нэлээд хэрэгжилтийн сайжруулах энэ алхмуудыг хийж байгаараас онцлог баха гэж харж байна. Суралцж байгаа хугацаанд нь одоо яг энэ дадлагдуулах ажлыг бодитойгоор нэлээд үр дүнтэйгээр хийя. 1 сарын хугацаанд одоо л хийдэг. Гэхдээ тэр нь бол хангалтгүй байна гэж бол харж байгаа. Тэгэхээр манай зүгээс бол яг энэ 3 болон 4 дугаар курсын оюутнуудыг урхайн талбар дээр амралтын одоо хугацаанд нь дадлагжуулах тэр боломжийг олгоё. Тэр нь цалинтай байя тий. 1 биш 3 сараар одоо дадлагжаад нөгөө онол дээр сурсан ажил маань практик дээр одоо хэрхэн яг юу хийх вэ гэдгээ мэдээд авчих юм бол 4 дугаар курст орж байгаа оюутан маань илүү одоо яг энэ хоёрыг хэрхэн хослуулах вэ гэдэг юм анхан шатны одоо мэдлэгтэй болчих юм байна. За ажлын байран дээр гараад ирэхлээр нь яг тухайлсан мэргэжил дээр нь чадваржуулах ажлыг нь одоо хамтраад бас дэмжиж явъя. Мөн төгсөж байгаа оюутнуудыг ажлын байраар хангахад нь туслая.
гэдэг нэг ийм зорилготой одоо хөтөлбөр байгаа юм. Тэгэхээр энийг бол бид нар хийх боломжтой. Заавал одоо саяны дурдж байгаа донор төслүүдийг хүлээхгүйгээр зөв төслүүдтэйгээ хамтраад одоо хийгээд одоо явах тийм боломжтой гэж харж байгаа.